Монголын өргөдөл орны хоёрын төлөвлөмөний 13 насны улсын орон шалралт тэмцээний гүйл медалийн өргөдөлд бэлэг боллоо. Токио марафонд Монголын спортчтой болсон явцтай баян орны ихөө эдгээр одоогийн баярмалаа хатасчтай өчигдөр хатасчтай нэгэн хатасчтай 32 гол үнэ багтдаг. За Монголын хөдөөлийн 13 насны улсын аврах шалралт тэмцээн Буянтгой спортын ордонд 4 өдрийн турш явагдаж, эрэгтэй богудаас хүрэлэн медалийн төлөө Баянгор их богд Эрдэнэ мандал нийслэлийн 32 дахь сургуулиуд гарч ирсэн медалийн төлөө хөрсөлтөө нэгтлүүлэхэд бэлэн боллоо. Бодсон мог нүрэл медаль эзлэр шалгарах болно. За өвгүүдийн богудаас алтан медалийн төлөө Тандр өргөө аврагч Winners клубүүд одоо шалгарсан медалийн гоо шийдэх тоглолтыг хийх болно. За октийн хагшээ тоглолтууд эхэлсэн байна. Хилчин дархан шинэ алхамтай хагшээ тоглолт эхлүүлсэн байна. Октийн 2 дугаар талбай дээр Хинтээ аймгийн Бэни спортын газрын баг ноён клубтэй хагшээ тоглолт эхлүүлсэн байна. Манайхан улс октийн хагшээ тоглолтуудаас сонирхороо хоцнууд аврагд лож ирсэн хүрэлэн медалийн төлөө гарч ирэх болно. За хөвгүүдийн медалийн төлөө тоглолтууд нэг талбайдаа явагдана. Энэ талбайд хөвгүүдийн хүрэлэн медалийн төлөө шалгарсан Баянгор их богд 32 дахь сүрийн баг тамирчид одоо бие даалтаа дуусгалаа. За өнгөрсөн жил одоо 14 насны улсын аваргуудад хүрэлэн медалийн төлөө Хинтээ Тэмүүжин шонхор ноён клубүүд одоо тоглолт хийж байлаа. 13 насны анх дугаар улсын аврах шалралт тэмцээнд Баянгор их богд Эрдэнэ мандал гарч ирж байна. 32 дахь сургуультай тоглолт эхлүүллээ. За баг олногч бэлгүүнд бол эрэгтэй байгаа. Тайлбарлаж штэ. Би зурган баг. Бадаг. За тогт их ноног 32 дэх сургууль авсан. Багаар 18 дугаар нуулагч ирэхээс давуултыг үүсгэсэн. За 2 дөрөвдөр холбогч явсангүй дээ. Баянгор урдаа мөнгө нагасан онооны ярьцаа 2 тэг боллоо. Иргэсийн давуулт. За болцсон пас өгүүлсэн. Асад оночг бодлоо. За тогт ихний 3 оноо 32 дэх сургууль аваад онооны ярьцаа 3 тэг болоод үргэлжлэглөө. Пас хэрэгтэй байна. Болцоохон дараагийн давуултыг оновчтой өдөөж авсан. Дөрөвдөрсөн тоглоо. Хоос 2-ийн тоглоо явсан. Намхан холболтон дээр тооцогсон. За тоглолтын эхлэлийг 32 дахь сургууль их сайхан тавьж байна. 4-р эхлүүллээ. За Баянгор оноогоо төлсөн. Ихний эцэг тоглолт онооны ярьцаа 1-4. За багийн 24 номерын тоглогч Баянбатын төгөлдөр давуултан дээр байгаа. За гол утгаа гаргаад ирлээ. Багийн 7 номерын тоглогч төгөлдөр давханы хэмжээ тавьчихсан Баянгорын баг. Тооны цаг 2-5 дээр ойртуулж ирсэн. Мөн хөргөл давуултыг үсгэн.
За өнгөрсөн онд 14 наснд Октийн хөрөл медалийг ус авч байлаа. Баянгарын жинсийн баг спорт мастер Эрдэмэ мөнх тулаг тасч удагчтай баг өрүүлхэн болсон. Өнгөрсөн жил 14 наснд улсын аваргын хөрөл авч байлаа. Энэ жил хөвгүүдийн баг медаль дээр тоглож байна. Тавхан жилтгий болсон тооны ярьцаа 3-5. Мөнхөрөгдийн давлалт. За давлалтаа галсан гараа ярьцааг 4-5 болголоо. За 5 тэг дээрээс дараас нь 4 оноо явууллаа да. За медалийн төгсөлтөө сайхан болно. Маргаашнаас 14 насны улсын аварга шалралт тэмцээн эхэлнэ. Өнөөдөр 13-нуудын медалийн эзэд тодорхой тун ойрхон байна. За өндөр албан спортоор хууралд орсон оноогоо авлаа. Багийн 7 дугаар нуулагч Тамирын Золбоо оноо хөдлөглөө. Онооны ярьцаа 6-4. Яна нэрцээ 5-7. Буруу авалтар мөг гараад иж байгаа юм байна. Буруу авалтар мөг гараад гсэн. Тооны нэрцээ 8-5. За боцсах нөхөөс хасны гатаа орчлоо доо. Анаа нэрцээ 6-8. Сая интернет салгаад буцаагаад сэргээл коридор хүүхдүүд интернет салгаад байна. Анаа нэрцээ 9-6. За 3 оноо зэрэгтэй тоглолт 3 онооны дэргүүрэл 32 дор сугууд багийн 11 дугаарын тоглогч Бол Ирээ Эрхэн баяр давлалтан дээр байгаа. Эрхэн баярын давлалт мөнхөргөл өдөр дэмжиж оноочтой очсон бол цахан дээр жоохон дүдгсэн холболтол явцлаа да бөмбөг сул орсон. Сэрэг тулгаан цаалтаа багийн 18 эргэсийн төвхөө сэрэг тулгаанд бол сайхан явсан анагаалаа. Тооны ярьцаа 7-9. Нэгдүгээр дэмжиж ороод ирсэн хүмүүс мөнхөргөл шууд загсан тар загсан. Сайхан боломжийг авдаж байна сая. Тулгаан житг боллоо. За Баянгарын аймгийн Могд сумын тасчуулагч спорт мастер Жавзангийн Уланбаяр Уран Чимэг Баянгарын аймгийн Эрдэнэ мандал зохисур сургуулийн багш тасчуулагч спорт мастер Мөнхбаатарын мөнх тулаг гээд багш нар одоо сайхан бага бүрдүүлж нэгдэж орж ирж байгаа манай улсын аваргад. За 32 дэх сургууль багийн ахлах тасчуулагчаар Баяр Магна багийн туслах тасчуулагчаар Төвшин төр охид өвгүүдийн баг бас л одоо минийг насны ангилалд бас л сайхан урагшаад байгуулсан. 13 наснд бас баг урагшаа медалинтэй гараад ирлээ. Анаа нэрцээ 8-10 бэлгэн тулгын авалт. Яадар сайхан өндөр бол гаргаад ирсэн 90 алтнаас болтос нутгаа амжилттай багийн хамгаалалт нуулагч Наранбаярын хамгаалтнаас явсан мөг буцаж ирсэнгүй. Анаа нэрцээ 11-8.
Мөн хөрөгдийн товхоо иргэсийн хамгаалт хоногтой болсон. За топсод явсан да. Багаач бэлэг төгсөө топсон. За дараагийн товхоо багтансан. Манай нэрцаа 9-11. За 2-1 зэрэгтэй тоглолт хэрэгжлээ явагдаж байгаа. Одсон баг нүрийн медаль эзлэж шалгарна. Залгуулан дараагаар нь аврагч Winners таан дөрвөө багууд нийслэлийн 2 багууд алтан медаль гарч иж байгаа юм байна. Дараагаар нь аврагдаг тоглолт эхлэх болно. За гартаа тоглолт оруулсан холон тоглогч бэлгэн дуулгын хамгаалалт торны доогоор яцсан. 12-9. Ароныг 14. За өгөөд үрдийн тэг тоглолт 11-14 харьцаатай тоглолт хэрэгжлээ явагдаж байна. 3 онооны хэрэглэлтэй. Табаг 7 номерын тоглогч. Золбоогийн тоглолт мөн хэрэгэл тас оновчтой очсон. За алтнаас өрсөд гараад ирлээ дээ. Болт сайхны тоглолт яваад оноо авсан. 12-14. Хоёр хоног зэрэг тоглолт. За дөрөвсөн холбоотон дээр басан сайхан аргалаатай зөвхөн явлаа да. Эрхэм баярын товхоо сэрэг товхоонд болд сайхны товхоо явсан. За Баянгор их өгдөөс болд сайхны товхоо басны чанартай товхоо харагдаад байгаа. Төгдрийн хуурал яа хоёр алтнаас бодвол салгаа гарын хууралт орлоо да. Оноо нэрс 13-14. За Одсон баг нь 13 насны анхны улсын аврагчлал тэмцээний хөрөлн медалийн эзлэр шалгарах болно. За Баянгорын энэ бүрэлдэхүүн бас өнгөрсөн жил 12 насны мөнгө медальтай 12 наснд булган аймгийн багтаа бас аврагтай тоглож ирсэн одоо тоглогчид энэ бүрэлдэхүүнд бий. Хаалночтой багасгч бэлэг өгсөн алт буцаасан болцоохны хууралт. За энэ хууралт дутлаа. Оноо 15-13. Болцоохны хууралт. За өндрөөсөрөө туурсан захын намхан алтан дээгүүр нь хуурал оруулсан да. Хамгаалт гараад ирж байгаа юм хамгаалт нонж байгаа юм байна. За Баянгор их богд руу бөмбөг шидсэн оноо нэрцээ 14-15. Ганц хоног зэрэгтэй тоглолт боллоо доо.
Ард төгөлдрийн давлалт. Бэлэг төгсөний пас оновчтой. За ганцхан алдаа дутлах байсан. Тор зогж байгаа хүмүүгэн дээр торны алдаа гаргах юм да төгөлдөр. Тэмүүлэн. Содор дижил сооног торон дөрөд буцаага явуулчлаа. Эхний эцсийн тоглооно ярьсан 16-14. За Охидын хагас тоглолтуудаас сонирхолтой тоглолтууд явагдаж байна шүү. Хилчин дархан шинэ алхамтай зөрж байна. Ноён Хинтитэй зөрж байгаа тоглолтуудыг та бүхэн сонирхоорой. За эргэсийн тухайн хамгаалсан бол цаахны хуурал. Яа араалт нарын цаг. Тун гоё мэдрээ тууралт орууллаа. Бол цаахан. Аран 16. Фасл тун гоё штэ 32 төсгөл. Шо дараад буусан 12 хамгаалт оновчтой тэнцвэрээр холомжтой бөмбөг банд аатны гартад тоглоод оногаасан. Багийн 25 дугаар тоглогч мөнх хөргөл. За тоглолт ихнээс дутуу явсан тоглолтыг 16-16 дээр тэнцвэрж авлаа да Баянгор. Хагас тоглолтод Баянгор их багт аврагч Виннес багт 2 дэгээр ажиглуулснээр хөрөлм даалдаг тоглолтод гарч ирсэн. За 32 төсгөл таан дөрвөө багт зүрдэг тоглолтыг хийгээд ажиглуулсан. Яна доош нь дарах га дэмжигдгүй болсон онооны тэргүүлийг Баянгор авч байна. 17-16. Болцоохны давлалт. Яа тэгэхээр холбогчтой зай тавиад хэрэгтэй байсан. Ойдор хүн дээр холбогч ашиж амтсангүй. 18-16 гэж Баянгор их багт 2 онооны тэргүүлэлтэд салж эхэллээ. 32 дөрсгүүдийн баг тамирчид. За багийн насжуулагч Баяр Магна 44. Тасралгыг авлаа. За 8-аас 12 хүртэлх нас минийдүүдийн улсын аврагах шалралт тэмцээн гэж одоо явагддаг. Олон жил одоо олон улсын нэр мастер жаргалын хаян хэрэг аксны нэрмжил зохион байгуулагддаг. Энэ жил 29 удаагийн минийдүүдийн улсын аврах шалралт тэмцээн бас саяхан зохион байгуулагдаж шийдвэрүүдэд тодруулсан. За 13 насны улсын аврагын медалийн эзэд өнөөдөр тодорч байна. Маргаашнаас 14 насны улсын аврах шалралт тэмцээнд ингээд залгуулаа шууд эхлэх болно. Бол сайхны давлалт. Иргэсийн тухай. За эрхэс тасралгын дараагаар тоогоо ертүүлсэн. 17-18. За Баянгор их багтаас бол сайхны тоглолтоос нэгэн тоглолтондоо төвлөрсөн өндөр өвтэй тоглоомд оролцож байна. Хамаари 17. За урд барин дээр мөнх төгөлдөр болсон нэлээд гоё татгалтай харагдаад байна да. Хойш нь дарсан хос өрийн хоролт хаасныгаа шүргээд отолсон довхоны дас сар заачжээ. Орны хадаагаар хураагдж байгаа бөмбөг байна. 32 дугаар сургууль руу бөмбөг шилжлээ. Анаа ярьцаа 18-19. За эхний эзэн тоглолт оноо дээр гарсан. Энэ биши ирэхс давлалтыг үүсгэн 32 дугаар сургууль. За давлт онцч байгаа манай давлтаар тооны цаг тэнцвэрт авлаа да. 19-19. За дараалал оноо авсан баг эхний үед ирээждэг аавна. За Баянгор их хөгдөгөөс багийн насжуулагч спорт мастер мөнх тулга тасралгаа авлаа. За тэг шилдэг дөрөв үлдсэн багуудаас 3 баг нь нийслэлийн багууд байна. 32 дугаар сургууль, таан дөрвөө, аврагч Виннерс. За орон нутгийн багуудаас Баянгор их багт шилдэг дөрвөөр орж исэн медалийн өрсөлдөж байна да. За эргэсийн дараагийн давтыг яаж үлээж авах нь вэ? Мөнх хөргөдөр давтгаа сонгох бах, 2 дугаар өсөөс явах бах. За нэг дөрөв жоох дутуу өгсөн. Араас болд сайхны давтгаа. За арын тоглогч талбайгаа мэдэрсэнгөө. Тоглохоор бөмбөг оногаах юм да. Гурван араас нэлээд сулхан давтгаа явсан шүү дээ хоёр араас. Хөдөөж яваа тоглосонгүй. 20-19 болсон. За 20-19 дээр 32 дугаар сургууль завсарлагыг авлаа.
За 32 дэх сургууль хагшаа шатанд Кандр өргөтөд тоглоод 2 тэгрэж өглөөснөр үр дүнтэй тоглож байгаа. Баянгор их хогт аврагч Винерс тажигдлээсэн. За хөдөлгөөдийн бас л 13 насны Олонбагийн хамарсан одоо улсын аврагч нарууд тэмцээн 4 өдрийн турш үргэлжилж өнөөдөр медаль эзлүүд эхнээсээ тодорч хэлж байна. За эхний өдөр төгсөлийг тоон дээр байна да. Баянгорын агч Тэмүүлэн давтыг өсгөн бие өндөр 1.85 таас хөдөлгөөний өндөр тоглогчдын нэг байна Тэмүүлэн. За даваад төгсөлийг хийсэн. 3 арын сулган тоглохыг хүлээж авсангүй. Тэмүүлэнгийн даваалтыг хүлээж авсангүй ингээд. Дутуу юусан баг өндөр тоон дээр барьж аваад төгсөл хийлээ да. 21-19 харьцаатаагаар Баянгор их хог тоглолтын 1-4 өдөр ажлыг авсан хөрөлм медаль руу ойртож байна. За тэгээд орон нутгууд бас Баянгор байгаа юм байна. Ер нь орон нутгууд Зүүн Мөсөөс, Хэнти, Төвийн Мөсөөс, Сэлэнг, Дархан, Баруун Мөсөөс бол завхан бол одоо 13, 14 насны улсын аваргын олон цаг амжилтууд бий. Тэрэндээ Октийн баг, завхны Бинер спортын газрын баг, завхны Жавтан цогц бүр сургууль. За тэгээд энэ жил хөвгүүд дээр бол Баянгор медалинтэй тоглож байна. Өнгөрсөн жил Октийн баг, Баянгорын Жинстийн баг бас хөрөлм медалийг авчид байлаа. Баянгоруудыг арга барахгүй бас материалыг заал олонтой. Бодит спортыг бас сайхан чимтэн үздэг, хичээлэгч олонтой. Бас ийм аймагуудын нэг байна. Арга барахгүй бас хөвгүүд дээр орон нутгаас ганцаар үлдсэн байгаа юм байна. За октод дээр бол нийслэлийн ноён клуб, хилчин клуб. За тэгээд анхны шинэ алхам Хинтээ аймгийн Бинер спортын газрын багууд хагшаа шатанд гараад ирсэн байна. Хилчин нь дархантай зөрж байгаа. Хинти ноёнтой зөрж хагшаа тоглолтод явагдаж байна. Манай хүмүүс пэйж 6-андад хагшаа тоглолтуудыг сонирхоорой. За тоглолтоо 2 дугаар эхэлсэн. Ирэхээс өмнө тоглолтод орлоо. За яг ихний эзэн тоглолтод төгсгөл хийсэн. Тэр юм дээр их төлөх бол одоо мөнх хөргөл авахгүйсгээд их оног авлаа. Анжид ер нь насны багууд тэмцээн олонтой байгаа. Social Bay Juniors League гэж одоо бүстэй цах өрсөлдөөд шигшээ тэмцээнд бас цах өрсөлдсөн. Сурагчдын лиг байна. Дурдуулах олон тэмцээнтэй байлаа шүү дээ. За сайхан хурдтай өндөр гарч ирсэн. Билэг төгс. Ахад билэг төгсийн тоглоо. Билэгэн дулгаан хамгаалалттай болсон. Содонбөг. За хаалтны талаас орвжээ.
За 2 дуурийн тогтооно нэрцээ 3-1 болсон байна. За огн сайхан гарч ирээд байдаг хаалтны гартаа тоглоод орсон юм байна. Бэлэг төгс. Гартаа оруулж байгаа юм байна. Гартаа гарч байгаа юм байна. 32 дугаар сургууль оноогоо ертэлсэн тооны нэрцээ 2-3. Гүрүү 2 мөнх хөргөлийн давлалт. За пас жоохон хойно дутууд юм. 2 араас төгсөг нөтгөө. Бол цахны нөтгөө. Хамгаалгын улсын иргэсийн хамгаалалт хоногчдоос 2 дэс гоё тогтоогод өгдөө хаалтар орцоо. За багахлагчаас яг нуруу намдаад байна да. Уг нь сайхан өсөрдөг тоглох шиг байна. Бэлэг төгс. Гацаа хаалтар зогсон да. 2 дуурийн тогтооны ярцаа 5-2 3 онооны тэргүүлэл. За 2 дээр холболтуудад хийж байгаа юм байгаа шүү. Энэ одоо асал торлогоо жоохон шахацсан холболт юм уу да хаалтнаас болтоож болсонгүй. За ингээ 4 онооны тэргүүлэлтэй. Баянгрын баг 4 оноогоор тэргүүлээд хэллээ. 2 дуурийн тоглолтыг. За 24 дугаарны тоглогч Суусан магийн 4 номерын тоглогч Цэнгэл. Та хоёрын номын Цэнгэл сэлцээр орж байгаа юм байна. 32 дугаар сургуулийн магаас ихний сэлцээгээ хийсэн. Халбагчаа сэлдээд авлаа. Ер нь холболтоо жоохон торлогоо шахаж тортой ойрхон тоглоод байна. Тэгээд гараад ирсэн автаас бутууд харахгүй холболтод очиад байсан. Орж ирэнгүүтээ сайхан 2 дээрээс авахаа явуулчлаа. Багаач бэлэг төгсөний авахаа. Манай хөдөлгсөн онооны ярцаа 3-6. Бэлэг төгсөний давуулалт. За гартаа тоглоод оролцсон. За 32 дугаар сургуулиас дараагийн солилцоо. Багийн 9 номерын тоглогч Тавг Сүрэнгийн сүрлэг урд байран дээр орж иж байгаа солилцоо байна. 2 дахь солилцоо. Ард хос 2 давалт хөлсөж байгаа. Баянгрын их өгдөөс иргэсийн хууралт. Ер нь холболтоо жоохон тортоогоо ойрхонд яваад байна шүү. Хаалт гараад ирсэн үед бол ер нь авардгал болох юм байна. Голд олсон, хуураад оруулсан. Хос 4 дээр холболт өгсөн хаалтгүй явлаа. Ард төгсөг хамгаалалт. Иргэсийн нутгаа, эрхмийг нутгаа. За сүрлэг. Солилцоогоор орж исэн тоглож голдог нь хаалт оновчтой өрсөн. Торны алдаагаар мөгөр алгаж байгаа юм байна. За 3 дахь солилцоо. Тэгээ 2 дугаар нөлөгч мөрөн хэрэгэт болоод орсон. Мөрөн юм уу ханхуу юм уу? Өмсөлийн дугаар зөрөөд байна. Өмсөлийн нэр мэдүүлгийн нэр зөрөөд байна. Танаас 8-3 2 дугаар өндөр хууралт явлаа. Бэлэг нүүлгийн хууралт. Нэг чанартай довтлогоо байхгүй байна да 32 дугаар сургууль. Топстад явсан өндөр хууралт. Дахиад топс. Нармэрийн хамгаалт гоё. За эрхэс хамгаалаад өгсөн. 2 дээр бас л довтлогоо байсангүй сул явлаа. За аргашаа сүмгэн дээр маш зөв дат. Талбараа аваад ирж байгаа бөмбөгөн дээр тоглолт хийсэнгүй. За 32 дугаар сургууль руу бөмбөг шидсэн. Ханаа нэрцаа 4-8 боллоо. Энэ үедээ заашгүй авч тоглолт үржих гээд байдаг. Дотоо яваад байна. Эхний үед авчих бүрэн боломжтой тоглолтын дээр 32 дугаар сургууль төгсөл байгаагүй. Тоглолт ихнээс 90 онооны тэргүүлэлтэд оноо дэж гаргаж аваад 17-18 дээр тэргүүлээ алдсан да. Яа. Гэс захын асуудыг тамхаа учраас болцсахны довтлогоо бол их зоригтой довтлогоо юм аа. Танай цаг 9-4 болгож өөрчилсөн. За Баянматын төгөлдөр сайцаагаар орсон.
гарааны холбогч хэрэгэд тавлаад ирж байгаа ингээд багийн 4 дахь солилцоо иргэсийн тоглоо. Баянгарын талаас тор ирсэн юм байна. Дорны алдаагаар хураагдж байгаа бөмбөг. Таны цаа 5-9. Тэгвэл хүүхдүүдийн тоглолтод ер нь 4-5 оны торонд тэргүүд бол багтай тэргүүд бишээ. Нэг өнөө бас айхтар унд штэ. Давуудаг шамаадаг шимбэрдээс орж ирсэн. Багийн 15 дугаарыг тоглогч Од Сүрэнгийн гэрэлт од. Харин бэрдээс цаагаараа багийн 5 дахь солилцоо. Солилцоо захиалчаад оруулсангүй шар уцгсан. Тоглолтоо ширүүлсэн. Мөнхөргөл пас аваад гисэн. Болд сайхны тоглоо. Хаалт нам учраас тоглоо ер нь чөлөөтэй сайхан нэвтэрж илээ. Сэрэг тоглоонд ирэхээс давталсан. 3-аар сонгосон. Ирхмэгийн хамгаалалт сайн хамгаалалт. Нэг юм бол нэрийг хамгаалаад тоглох ширээ ууралт явууллаа сая. Хаалт оновчтой. 4 авалтаар харагдаж байгаа юм байна сая. 4 авалтаар үдээсэн чиглэл байна. Хүүгүүдийн аврагын дэг тоглолт. Таамдар өргөө. Аврагч виннерс багууд залгуудаа халаасандаа гарна. Болцохны давлалт. Энэ дээр холбогч явах хэрэгтэй байсан юм аа. Нэг-нэгэндээ найдаад дундаа онгаачлаа та. 2 дөрмөг таваад онгоолсон. Онооны ярьцсан 11-6 болж байгаа. 11-6 дээр засвар захиаллаа 32 дээр сургууль. За 13-нд өнөөдөр медалийн эзэдээ шалгаруулад шагнал гардуулалт явуулснаа. Маргааш өглөөнөөс 14 насны улсын аваргын тоглолтод эхэлнэ. 14-нд эхлээсээ одоо бас Winco спорт ордон байшаад эхэлсэн байна. За 2022 онд Сэлэнгийн зөв ороод анх заад руу орж ирсэн 14-нд. 23 онд Улаанбаатар хотноос зохион байгуулагдсан санагдаад байгаа. 24 онд Багмар зохион байгуулагдаад 25 онд Баян үйлгийн зохион байгуулагдаад. Тэгэхээр энэ онд бол Winco спорт ордонд явагдаж байна. Энэ жил нийслэл зохион байгуулагч учраас бас л одоо олон багийг хамарсан сайхан хөрсдөнтэй тэмцээн болж байна. Насанд ер нь одоо нурууны өндөр тоглогчдын ур чадвар одоо сайхан дээшилсэн байна да. Тэмүүд арагч нь хууралт явуулсан. Золбоо яг хаалтны гарлууд үлдэх юм да. Хоёрдугаар нутгаа сарнаас гарсангүй. Гол хаалтнаас ойлгох гэж үтсэн гიშгч юу дээ Золбоо. За сая цаанаас яг хаалт руу дарсан тоглогчийн хөл дээр л газардчихлаа да Золбоо. Солилцоо орж саарах бах. Гайгүй хөлдөгч цаад усаад гарсахыг үгүйсгүй. Гэтэ өвдөг рүү арай орж байгаа. Хамтаж хөл дээр эсрэг тоглогчийн хөл дээр газардаад тэнцвэр алдаад буулаа сая. Маргаашнаас 14-өөс улсын аварга мөн л одоо яг энэ 13 нутагтайгаа адил хөвгүүдийн хоёр талбай октийн 3 талбайд одоо бас тоглолтод эхлэх болно. Маргаашнаас бас манайхан Монголын хөдөлгөөний холбоо миний хөдөлгөөний улсын аварга шалралт тэмцээн гэсэн одоо пэйж утсаараа тоглолтын лайвуудаа сонирхоорой. Энд дээр одоо тоглолтын лайвууд зураг байршиж байгаа. Зүү өвдөг хийвгүй болсон юм шүү дээ Золбоо. За 32 дэх сургууль 4 солилцоо хийсэн байгаа. Багийн 15 дугаар тоглогч гэрэлт од солилцоогоор орж иж байна. Багийн 5 дахь солилцоо.
Татах солилцоо. За энэ үши ирэхс давалт хийгүүлсэн нь. Тон удахгүй ер нь 12 насны улсын аврагч сургуулийн тэмцээнд тусдаа зохион байгуулагдаж эхлэндээ. Ер нь манай тамирчдын, манай хүүхэд багчдын одоо ур чадвар их сайхан болсон байна. Хичээлэгчдийн тоо бол ер нь сүүлийн 3-4 жилийн улсын аваргад бол үнэхээр хамар хүрээд ирсэн сайхан зохион байгуулагдаж байна. За мөнх хөргөл тоглоод тоогоо олдсон 12-7. За 32 дэсэн гол ихний үе дээр төсгөл хийсэн бол бас нэлээд өшөртэй тоглолт байлаа. 2 дуурайчин тоглолт 4-5 онооны дутуу яваад байгаа. За зүүлийн шагаан юм шиг байна. Золбогийн гэмтэл. Хоорхад дотоодсон Тэмүүлэн 2 авалт боллоо. Оноо нэрцээ 8-12. Тавтаг болсон 9-12. Төгөлдрийн давлалт. За нэг хойшоо явж байгаа давлалтаа. Хоёрчсэн давлалтан дээр. Таун дээр давлалт нь орсонгүй. За зэрэг Тэмүүлэнгийн давлалт. Бас оновчгүй болсон. Давлалт талбайгаад нансаа. Ханааны ярц 10-13 за том боломжийн ойртсон таарагдаад байна да 32 дэх сургуулийн тоол. За октийн хагшид тоглолтууд явагдаж байгаа шүү манайхан пэйж усргаанд тоглолтын лайвуудаа сонирхоорой. Хилчин давхны шинэ албаны тоглолт Хилчингийн илүүрхэлтэй явж байгаа юм байна. Хинтийн ноён клубын тоглолт бас сонирхолтой тоглолт байх хэвээр. Ер нь хинч аврагт гараад ирэхийг үгүйсэхгүй юм баг гарч ирсэн байна да зүрдэг дээр. Таамаглах том бэрхийн тоглолтод явах нэ. Октийн тоглолтод Арнотко 2 баг гараад ирэхийг ч үгүйсэхгүй, нийслэл 2 багш аврагт дээд олж явахыг үгүйсэхгүй. Тун тэнцүүхэн багууд тах болно. За хаалтрууд үтгэхэд оруулсан бол сайхны хамгаалалт оновчтой. Дараагийн мөг сул. Ирхмэ хаалтын гартад төлөвсөн голд. За Баянгороос төгөлдрийн хаалт байна. Бол сайхны нутгаа. Бэлэг төгсөн хамгаалалт оновчтой бас өөрөө сөрөг толгоонд явсан. Хаалтаа судруудаар хатгсан бөмбөг ороод ирлээ. Сууд. За эргүүлээд явсан бөмбөгөн дээр хамгаалалт тааш явцаа. 15-10. Гой пас. За тэгээд довтлогоо байхгүй байгаад байна. Чөөрдөө сургууль. Хамгаалалт тунгуй улс ахад чанартай ажиллах хэрэгтэй байна. Тавргаа жоохон эргүүлсэн болохоо яваа бэлэг төгс. За хамгаалалт авч байгаа мөг шугамны хагад нунсан. 32 дэх сургуулийн оноо. Харааны 11-15. За эхний үедэр төгсөл хийсэн байгаа. Хоёр дахь ээлжийн тоглолтын 4 оноонд хэрэглээд мөнх тоглогдсон жологчтой Баянгор их огдваг хөрөлмдал их орхон байна. Хоёроо халуун мөг таасангүй хордог оруулсан болов тана. 12-15. Яа. За ойрт өдрөх боломжтой тоглолтууд дээр алдаад байна да. 16-12 сая 3 оноогоор ойртож ирээд эргээс авчаад байна.
хаалтан дээрээс нөлөөтэй тоглогч гэмтчтэй шүү 32 дээрс рүү сая чухал ээжийн тоглолт дээр. За мөрөнгийн хаалтан өстэй болсон мөг талбайг дагж байна. За багийн 2 дугаар тоглогч ханхуу юм биш үү? Бүрэг сүрэнгийн ханхуу. Хаалтан өстэй өсөж шалтнаас мөг талбай гадна унлаа. Анаа нэрцээ 17-12. Баян Ремгийн багаас хос 2-ын давуулалт. Эхний мөхөн намгүй болсон. Дөрөөс иргэсийн товтлогоо Наран Баярын хамгаалалт оновчтой Болд сайхны товтлогоо. Нэгэн болд руу сод мөг явуулсан. Болд сайхны товтлогоо хаалтнаас унцаа. Хамгаалагч анхаарал сод байсан удаа хаалтнаас бол нэдийн өндөр мөг орж иж байгаа шүү дээ. Урдаа унах юм да. Оноо 18-12. За тоогод дэш гаргачлаа. Хөөгдөс нэгэн хэцүү тоол болгочлаа доо. 6 онооны хэрэглэл. Төгдрийн давуулалт. Долоонон тэргүүлэлтэй хожлын тоо. За хүрдэм далын болол биелүүлэх боломжтой тоон дээр хүргэлээ. Долоонон тэргүүлэл. Хүрдэм далын хожлын тоо. Төгдрийн давуулалт. За эхний мөг оромжтой ирсэн. За дөрөвсөн болохоор хаагаад Тэмүүлэн тоглолтын төгсөлийг хийж байна. Я Баян Ремгас Спортмастер Мөнхбаатарын мөнх тоглох тасч жологчтой Баянгол их богд Эрдэнэ мандал 2026 оны 13 насны анх дугаар улсын аврах шалралт тэмцээний өргөл медалийн эзлэр шалгарч байна. Нийслэлийн 32 дахь сургуулийн баг тамирчидтай медалийн дэх тоглолтыг хийж 2 тэгэн харьцаатаагаар медалийн боловсрол илүүллээ. За өргөжлүүлэн хөвгүүдийн авраг дэх тоглолт таандар өргөө аврагч Венерскүүд өгөөд одоо халаалтанд гарнаа. Удахгүй тун удахгүй таахын бас алтан далын дэх тоглолтыг эхлүүлье.